Баана. Дуудлага. За хаяг хаана уу? Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо бишийн 5-ын 75 тоотой айл хашааны шар өсч. За дуудлага хүлээж авлаа. оны 4 сарын 10-наас 2024 оны 6 сарын 10-ны хүртэл Сүхбаатар дүүргийн 10-11 Сүхбаатар дүүргийн 18, 19, 20 дугаар хорооны туслангийн бүс нийслэлийн онцгой байдлын газар нийслэлийн байгаль орчин яам нийслэлийн цагдаагийн удирдах газар болон тээврийн цагдаагийн албаны хамт дөрвөн бүрэлдэхүүнтэй үүрэг үүсгэж хөдөлгөөнд үүрэг үүсгэж байна. Одоо үүрэг үүсгэх хугацаанд 2 дуудлага мэдээлэлдэрсэн. Нэг нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, нөгөө нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсдэр нэг нь болохоор цэцлэгаанаас болсон гал төмөрөх юу алдсан. Хашааны шар өвснөөс гарсан 2 дуудлага мэдээлэлдэрсэн байна. Иргэд маань юун дээр анхаарах вэ гэх юм бол одоо туслангийн бүсэд амьдарч байгаа ард иргэд маань шар өвсөж санамсаргүй байдлаас шатааж эд хөрөнгөөрөө хорч юм уу тиймэрхүү асуудал зөндөө гардаг байгаа. За хаврын хураалтын үед одоо 3 сарын 20-наас 6 сарын 11 хүртэл байдаг. Намрынх нь хураалтын үе болохоор 9 сарын 15-наас 11 сарын 11 хүртэл байдаг. Туслангийн иргэдтэй аюуг анхааруулж хэлэх вэ гэхээр шар өвсний төмөр урьдчилан зэрэг зорилгоор бид нар ногоон бус эргүүлгээд өдөр бүр өглөө 8-аас орой 20 цаг хүртэл өдөр бүр ингэж ажиллаж албаа үүрэг гүйцэтгэж байгаа. Санамсаргүй байдлаас болж одоо эд хөрөнгөөрөө хохирч шар өвсний төмөрүүл ерөөсөө бензин шиг л ерөөсөө тэгж дүрэлзэж асдаг тийм аюултай байдаг байхгүй. Тийм учраас иргэдтэй гал төмрийн төмрөөс өршөлтсөн сэргийлж анхаарал болгоомжтой байхыг уриалж байна.